Үзэгчтэй төрийн амин мэдээллийн сайтыг сурвалжлах бага төрийн ордонд та бүхэнд мэдээллийг дамжуулан хүргэж байна. Тэгэхээр улсын ерөнхий прокуророос улсын хурлын дөрвөн гишүүний бүрэн эрхийг зүтгэлзүүлж хөгжлийн банкны зээлтэй холбоотой асуудлаар шалгах хүсэлтээ өгсөн байгаа. Тэгээ энэ асуудлаар улсын хурлын халдшгүй байдлын дэд хороо хуралдаж байгаа. За тэгвэл яг одоо бас энэ дэд хороонд тайлбар мэдүүлгийг улсын хурлын гишүүн Амар Төвшин өгнө. За улсын хурлын гишүүн Амар Төвшингийн хувьд хөгжлийн банкны захирлаар 6 орчим сар ажилласан. Энэ хугацаанд эрх мэдэл албан тушаалын байдлаа уруулан ашиглаж бусдад даваа байдал олгосон байж болзошгүй. За энэ даваа бас тухайн нэр бүхий компанид хэмжээний одоо зээлэг олгосон байх үндслэлтэйгээр ерөнхий прокуророос нэр нь орж ирсэн байгаа. За улсын хурлын гишүүн Амар Төвшингийн хувьд бол энэ асуудалтай холбогдсны дараа бол улсын хурлын гишүүнээс түтгэлцэх юм хүсэлтэд өгсөн. Тэгэхээр гишүүн өөрөө түтгэлцэх хүсэлт одоо гарах боломжгүй байдаг. За учир нь чөлөөлөгдөх хүсэлтэйг бол улсын хурал хэлэлцэх ийм одоо дхийн тухай хуулинд бол заасан байдаг бол за одоо улсын ерөнхий прокурор улсын хурлын гишүүн Амар Төвшингийн нэрийг оруулж ирснээрээ за Амар Төвшин гишүүнийг одоо түтгэлцэх хэсэг асуудлыг бол халдшгүй байдлыг дэд хороогоор ороод дараа нь улсын хурлын чуулганы хуралдаанаар орж энэ асуудлыг хэлэлцэх юм. Тэгэхээр одоогийн байдлаар бол улсын хурлын халдшгүй байдлыг дэд хорооны хуралдаанд нэрний дарааллаар буюу улсын хурлын гишүүн Алтан хуйг яг одоо тайлбар мэдүүлэг өгж байгаа бол за үүний дараа улсын хурлын гишүүн Амар Төвшин за мөн одоо нэр нь орж ирсэн улсын хурлын гишүүн Баатар Билэг за түүний дараа улсын хурлын гишүүн Ган хуйг нар одоо орж тайлбар мэдүүлгийг өгөх юм аа. Одоо бодол байгаа тийм одоо шинжээчд одоо энэ ус төрчдийн бас үзэл бодол байдаг. Энэ дээр бол надад бол ямар нэгэн тийм дүгнэлт хийх үндэслэл алгах гэж би ярьж байна. Судалгаан дээр сая ямар асуудлыг ярив? Тэний одоо холбогдсон хэрэгтэй холбоотой асуулт хариулт нь ямар хөө байна? Тасаа өгчөөс гарч ирв үү те? Тэглээ. Тэгээ яг нөгөө энэ асуудалтай холбоотой тодруулах зүйлүүд байсан байна. Тэгээд би өөрийнхөө одоо байр суурь илэрхийлсэн тодруулж одоо хариулт өгсөн байгаа. Прокуророос оруулж ирсэн үндэслэл нь юу байсан бэ? Одоо зүйл залт нь. За аж ахуйн нэгжид Vertex Mining компанид давуу байдал үүсгэсэн. Улсад их хэмжээний 33 тэрбумын одоо хохирол учруулсан гэдэг тийм үндэслэл байгаа юм л да. Гэтэл одоо тэр 33 тэрбумын зээл чинь өнөөдөр 16 тэрбумын үлдэгдэлтэй нийт одоо энэ хугацаанд 9.6 тэрбумын зээлийг хүүдүүлсэн байдаг. Дээрээс нь одоо анх батлагдчих үед байсан барьцаа хөрөнгө нь хэвээрэл байж байгаа. Тийм болохоор одоо яг яаж хохирол учруулсан бас тодорхой биш л байна л да. Тухайн зээлийг та өөрийн гар үсгээр үлдчихсэн мөн шийдвэр гаргахад ямар байдлаар оролцсон? Үгүй одоо хөгжлийн банкч байна уу, арилжааны банкч байна уу, гүйцэтгэх захирал дангаараа ямар нэгэн зээлийн шийдвэр гаргадаг. Зээлийн удирдах хорооны 8 гишүүн хуралдаж агаад хамтын одоо шийдвэр гаргадаг. Тэр шийдвэрийг үндэслээд төлөөллийн удирдах зөвлөл нь 9 гишүүний бүрэлдэхүүнтэй мөн адил одоо хамтын шийдвэр гаргадаг. Нийт одоо 17 хүн энэ одоо шийдвэр гаргалтанд оролцдог. Тэгээд туузын шийдвэр гарсан тохиолдолд гүйцэтгэх захирал нь туузын шийдвэрийг биелүүлэх үүрэгтэй. Таныг одоо хөгжлийн банк гэхээс илүүтэй иргэшилтэй холбоотой асуудлаар шалгаж ингэж оруулж ирж байгаа гэсэн ийм нэг хардлага байна л да. Өөр улс тийм юм байхгүй. Улс төрийн ер нь шалтгаан байна уу таны харж байгаа? Миний харж байгаагаар бол байхгүй. За баярлалаа. Ер нь энэ халдшгүй байдлын дэд хорооны гишүүд ямар шийдвэр гаргана гэж та хувьд харж байна? Мэдэхгүй. Одоо процессын дагуу л явна хат гэж бодож байна. За баярлалаа.